Захиргаа удирдлагын газар нь 2024 онд нийт 4 хилцтэйгээр үүнд захиргааны хилтэс, за хүний нөөц хөгжил сургалтын хилтэс, за мөн хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хилтэс, за мэдээлэл технологи инновацийн хилтэс гэсэн 4 хилцтэйгээр за нийт 65 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явууллаа. За онцлог ажлуудын хувьд та бүхэнд тайлгнахад за засаглалын ил тод байдлыг бид сайжруулах ажлуудыг бол хийлээ. Энэ хүрээнд хувьцаа эзэмшигчдийн хурлыг орон даяар нийт ард иргэдэд мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэх боломжийг бүрдүүлж хурлыг нээлттэй ил тод байдлаар зохион байгууллаа. За захиргаа үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээний хэрэгжилтийг мөн амжилттай дүгнэлээ. Гэрээний хэрэгжилтийг 93% хэрэгжсэн болохыг талууд баталгаажуулж ажилласан. За орон нутгийн хөгжлийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжиж ажилласан бас манай томоохон ажлуудын хэсэг байна. Өмнө Говь аймгийн Цогццгийн сумын Цагаан овоо багийн уурхай нөлөөллийн бүсийн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, за нөхөн олдгуур олгох ажлын хүрээнд нийт хөрөнгөний үнэлгээ хийлгсэн 251 иргэнд 7.3 тэрбум төгрөгийн нөхөн олдгуурыг олгуулж одоо газар чөлөөлөлтийн ажлуудыг одоо зохион байгууллаа. За мөн нөлөөллийн бүсийн малчтад бэлчээр усжуулах гүний өрмийн одоо нийт 10 худаг гаргаж өгсөн. За Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа сая тонн сая мод хөтөлбөрийн хүрээнд бид нар 2024 оны төлөвлөгөөний дагуу дороотсон ойг нөхөн сэргээх, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх ажлуудыг мөн хийгээд байна. За байршлын хувьд авч үзэх юм бол бид нар Дорн Говь аймгийн Улаанбаатарх суманд нийт 100 га талбайд 80 мянган ширхэг цагийг тарих ажлуудыг хийлээ. За Өмнө Говь аймаг, Номгон, Цогт овоо, Манлай сумдад нийт 70 га талбайд 56 мянган ширхэг цаг модыг ойжуулах ажлуудыг мөн хийлээ. За Улаанбаатар хотод за Богдхан уулын дархан цаазд газарт хамгаалалтын бүс орчимд бол бид нар 35 га талбайд нийт 46200 ширхэг шинс модыг мөн тарж ургуулах ажлуудыг хийгээд байна. За одоо хилцэн ажлуудтай дэлгэрэнгүй танилццгаая. Захиргааны хилцэн батлагдсан чиг үүргийн хүрээнд 2024 оны тайланд жилд компани гүйцэтгэх захирлын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжин туслах мөн компани эрх бүхий албан тушаалтныг одоо нийтийн албан тушаалтныг авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх одоо хөрөнгө орлогын мэдүүлэг, урьдчилсан мэдүүлэг гаргуулах мөн авилгын эсрэг үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. Мөн архив албан эрхтэлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа болон хүний нөөцийн тушаал шийдвэрийн хэрэгжилт, дүрм журмын хэрэгжилтийг гаргуулж дотоод хяналтын эрсдлийн удирдлагын газарт улирал бүр хөрвүүл ажиллаж байна. Дотоод тамилтаар 2024 онд 146 өдөр тэмцээний дагуу 494 ажилтан бол тамилтаар ажилласан байна. Энэ жил сангийн сайдын баталсан журамд батлагдсан тарифын дагуу дотоод албан тамилтын журмыг шинжилэн боловсруулж батлуулсан байгаа. Хүний нөөцийн хөгжил сургалтын элц нь 2024 онд нийт 6664 ажлын байрыг нээлттэй зарласан бөгөөд үүнээс 111 ажлын байр нь 667 ажилтныг иргэнийг ажлын байраар хангасан байна. За нүүрс баяжуулах үйлдвэр, 5 толгой нүүрс ажилт, логистикийн төв, цагийн усны хоолой, уулын өөрийн техник худалдаа авах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай ажил хүчний хэрэгцээ шаардлагыг судлан шинээр бий болох ажлын байр орон тооны тооцооллыг хийж орон тооны хязгаарыг өмнөх оныхоос 81.1% нэмэгдүүлж нийт 2244 орон тоогоор ажиллахаар төлөөлөлт удирдах зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаар тогтоолоор батлуулсан. Үүнээсээ нарийн мэргэжлийн 56 ажлын байрыг шинээр үүсгэж ажиллах хүчний сонгон шалгаруулалтыг хийсэн бөгөөд 51 хүнийг ажлын байраар хангасан байна. Компанид мөрдөгдөж байгаа 261 ажлын байрыг үндэсний ажил мэргэжлийн ангил тодорхойлох Ямаатад хөрвүүлж индекс коджуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд дохиочин хучигч ажлын байруудыг хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 221-р тушаалаар баталсан мөрдөгдөх тэтгэврийг хөнгөлөлтөд тогтоох газрын дор хөдөлмөрийн ортой халуун хүнд нөхцөлд хамаарах ажлын байрны жагсаалтад оруулж уул уурхай салбарт хөдөлмөрийн шударга тогтолцоо бүрдүүлэхэд манлайлан ажилласан байна. Энэ онд манайх дэд үтсийн ажлын хүрээнд баяжуулах үйлдвэр болон С-70 шилэн кабелийн нийт 22 км ажлыг гүйцэтгэж ашиглалтанд төглөө.
радио станцын шинжилгээг хүрээнд 4 техникийн байр 3 цамхгийг шинжилж 224 суугаар ярьдаг байсныг 464 суугаар ярих боломжтой болж өргөтгөлийн ажлыг хүлээн авлаа. Мөн мэдээллийн аюулгүй байдлын хүрээнд цахим аюулгүй байдлын MSORT олон улсын байгууллагад гишүүнчлэлээр хэлсэж компани эмзэг байдлын мэдээг хавч хариу арга хэмжээг аван ажиллаж байна. Компани дотоод үйл ажиллагааг авахмжлах зорилготой RP дотоод платформыг хөгжүүлж байгаа бөгөөд гэрээний модуль, баримт бичгийн модуль, үүрэг даалгаврын модулыг хөгжүүлж одоо гэрээний модуль болон засвар механикийн модулыг хөгжүүлж байна. Хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсийн хамт олон бид гадаад дотоодын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд болон орон нутгийн төрийн байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж нийгмийн хариуцлагын сайн туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байна. За мөн компанийн үйл ажиллагаа цаг үеийн мэдээллийг бэлтгэж компанийн захим хуудасд нийтлэх түгээх ажлыг зохион байгуулж байгаа. Мөн хэвлэл мэдээллийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах зэргээр компанийн олон нийтэд харилцах ажлыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. За орон нутгийн хамтын ажиллагаа нийгмийн хариуцлагын хүрээнд бол маш олон ажлыг зохион байгуулан хийж байгаа. За түүний нэг нь бол за Өмнө Говь аймгийн оюутнуудад тэтгэлэх олгох үйл ажиллагаа байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд Өмнө Говь аймгийн 60 оюутанд 120 сая төгрөгийн тэтгэлгийг олгосон байгаа. За 2024 оны хувьд компани гадаад харилцааны хувьд нэлээд тийм ахиц гарсан жил байсан гэж хэлж болно. За яагаад гэхээр 2024 онд албан томилтын журамд бол гадаад харилцааны чиглэлээр их маш тодорхой заалтуудыг оруулж гисэн байгаа. Томилтын удирдамжийн дагуу хийж гүйцэтгсэн ажлын үр дүнг зохих ёсоор дүгнэх зэрэг одоо маш олон давуу талуудыг бид бий болгосон байгаа. За нөгөө талаар одоо Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамтай хамтраад Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайдыг уурхаатай танилцуулах. За үүний дараа бас Америкийн нэгдсэн улсын худалдааны яамны төлөөллүүд Монгол улсад ирсэн энэ хүмүүсийг уурхаатай танилцуулах, олон нийт хамтын ажиллагааны чиглэл, орон нутгийн чиглэл хамтын ажиллагааны чиглэлээр бол мэдээллийг бэлтгэж тухайн хүмүүст бас мэдээлэл хүргэх зэрэг олон ажлыг бид зохион байгуулж ажилласан байна. За бид ирж буй 2025 онд урт болон дунд хугацааны төлөвлөгөөг шинжилэн батлуулна. За чадамжид суурилсан үнэлгээний системийг бий болгоно. За нэгдсэн удирдлагын мэдээллийн төвийг ашиглалтанд оруулна. За мөн компанийн үйл ажиллагааг орон нутагт төвлөрүүлэх нүүлгэн шилжүүлэлтийн ажлуудыг эхлэх зэрэг томоохон ажлууд бидний хүлээж байна. Та бүхнийхээ эх оны ажилд нь амжилт хүсье.